Зоо сайн байцгаана уу бүгдэнд нь өглөө өдөр орой минь энэ минь ингээ сувгтаа оруулж байгаа 5 дахь бичлэг байгаа. Умардын элдний томгийн ер нь бол part 3 шүү. Тэгээд шинэ гоё манга анимуудын нэрийг хэлж өгч бод баярлаа. Тэгээд тэднийг ингээ маргаашнаас оруулаа явах болохоор тэгээд илүү гоё сонирхолтой эдитийн арга ч юм уу тэр ер нь илүү сайжруулахаар ингээ зүйл байвал тэгдэж шүү ингэдэж шүү гэж бичих юм бол дараагийн бичлэгээс илүү гоё сайжраа явна шүү. Тэгээд үзэж байгаад баярлаа. Тэгээд лайк болон subscribe дараарай. За. Юу үзэгдэл яаж хэлдэг вэ гэвэл те манай хишгэ. Угааж тэ манай эрдэмтэнтэй таарснаар үзэгдэл эхэлдэг байгаа. Манай хишгэ те чи яагаад энд байгаа юм? Чи уннаанд байх хэрэгтэй бидтэй гэсэн манай эрдэмтэн амар те бардан зэрэг. Яадаг билээ. Тэнгэр доор хамгийн агуу ухаантан гэгддэг баруун алга гэр бүлийн мэдээлэл цуглуулах чадвар ийм удаан байх гэж би саяхан өөрөө ухаантай болсон. 5 жилийн өмнө надад хүчээр кийг ажилд үүсгэжсэн буйнд сайхан үйлээ чин дараа жаахан хугацаа орсон ч гэсэн би эцэст нь даваад гараад ирлээ. Үннийг хэлэхэд энэ ч хүнд гэрийн даалгавар байсан шүү. Энэ баг миний тархиг унтраасан. Би хэдэн жил өөрөө ухаангүй байсан. Гэхдээ юугаач чиний ачаар би улам илүү гэхээрсэн. Ямар ч тач чи миний аян замын хамтрагчтай минь асуудалд орсон бололтой. Тэгээд одоо тань шоронд байгаа гэсэн. Тэгээд л би түүнтэй уулзах гэж ирсэн юм. Манай шиг те. Тэр кийг ажилдаа даваад гарсан гинэ. Мастер мантга чиний аян замын хамтрагч гэж үү? Баруун алга гэр бүлийн залуу ухаа түүнтэй уулзсан бололтой. Одоо харсан чинь чи түүнтэй уулзаад гарч ирж байгаа юм байна. Гэсэн манай шиг те. Жанвал би чамайг болгоомжлох хэрэгтэй цөөн хөдөө үний нэг гэж мэддэг байсан. 5 жилийн өмнө бүх зохиогддог эрдэмтний их цуглаан дээр би түүнийг анх хараад л гайхширлаа нууж чадаагүй. Тэр зөвхөн өөрийнхөө хүчээр дээд зүнсний төвчөнд хүрч чадсан. Өмнө хаач байгаагүй зүйл. Миний үүрэг бол энд маш авьяастай хүмүүсийг үгүй хийх юм байна гэдгийг би ойлгосон. Гэхдээ би үүнийг зөвхөн өөрийн чадвараар хийж чадаагүй. Учир нь тэр өдөр агуу баруун алга гэр бүлийн хийс үр дүрсийн арга барил дээд оргил өвөгийн хэдэн зуун жил туршид бүтэлгүүдсэн зүйлийг ашиглахаас өөр сонголт надад байгаагүй. Би одоогийн байр суурьнд ирэхийн тулд маш олон даваа бартаг туулсан. Тиймээс надад саад болоод байлгүй нүднээс минь далд ор. Унахын даваан дээр байсан гэр бүл агуу суут баруун алга гэр бүлийн 1-р Шяму Хягийн ачаар сэргсэн. Тэр бол миний өвөө. Мөн тэр бол энэ тэнгэрд орох бүх мэдээллийг цуглуулж чаддаг нэгэн. Тэр агуу хүний хүү пэр ач охины хувьд дуусашгүй их хүлээлт болон ачааг үүрэх хэрэгтэй болсон. Үргэлж бусдын сэтгэлд нийцэх ёстой амьдрал. Энэ амьдрал зүйл амар зүйл биш. Өвөгийн гүйцэхийн тулд үгүй түүнтэй ядаж жаахан очихын тулд би чадах бүхнээ хийсэн. Тэгэд нэг өдөр хүмүүс баруун алга гэр бүл цуутан төрлөө гэж эхэлсэн. Тэгэд бүгд намайг магтсан. Миний хичээл зүтгэл ачаар эцэг хэмээн ажаа жаахан гэсэн хөнгөрсөн. Гэхдээ би үнийг дийлээгүй. Тийм ээ. Энэ ертөнцийн энгийн хүмүүс над шиг хүн хангалттай. Би бол үнэхээр л суутан. Гэхдээ сэтгэлийн үндэ би үүнийг мэддэг байсан. Өөч бас мэддэг байсан байх. Миний авьяас чадварыг хязгаарыг өрдөөл энэ хүртэл явсан. Би хизээж өвөөгийнхөө хүссэн жинхэнэ сууд ухаантан байгаагүй. Өвөөгийн хүссэн сууд ухаантан энэ бол жанвал байх боломжтой. Манай эрдэмтний гэрэн бол байх боломжтой гэж байгаа байхгүй. Гэхдээ харамсалтай нь тэр мантгатай нэгдсэн болтой. Тэгсэн чи манай хишгээтэй тэгвэл та хоёрыг сайхан уулзна гэж найдаж байна гэсэн чи манай жанвал баярлаа хишгээ авахай дараа уулзъя. Ингэдэй бүр царай гараад энэ бүр ингээ те 5 жилийнхаатай өс сонзон те ингээ бодж явсараа те дотор бугларцсан байсан юм хайш те хамаг юм ингээ те бүр гээ бүр ингээ амар жаргалтай байдаг. Тэсэн чинь те харуулда те манай хишгээ хөөглөө холбоог яг одоо цуглуул нэг ч хүн үлдээж болохгүй гэж тушаадаг байгаа. Тэгснээр үзэгдэл манай Жанвал мантга хоёрыг уулзаж
эхэлдэг. Манай жамгаа бол бүр амар баяртай гар марын харалтай инээж үнэ чанар ямар хороо юм бэ гэхдээ гэж. Тэгсэн чи манай мантаа те чи намайг ийм байдалтай байгаад үнэхээр ингэж их баярлаад байгаа мó гэсэн чи манай чамаа чи түүнийг уурандаа багтарч байсан царайг харсан ч болоосаа гэл амар хороо инээгээд идэг. Тэгсэн чинь те чи ямар нэгэн зүйл төлөвлөнө гэсэн. Тэр чи яаж байна? Гэсэн чи манай эрдэмтэн санаа зовох хэрэггүй дээ, сайхан явж байгаа. Чи зүгээр л эндээ дараагийн тулаануудаа бэлдээд байж бай. Тэгсэн чи манай те минжээ маа энийг ид мастер мантаа чинд байхдаа юу ч идэж чадаагүй байх хурдан ид гэсэн чи мантаа гайхал. Тэгсэн чи те бодооны бөмбөлөг өгдөг. Тэгсэн чи манай чам бол бүр гайхал юу лээ яах вэ одоо яадаг лээ гэх. Бүрээ яг тийм байдалтай бүр гэд нэг те хоёр хасын донд те яг яах стэлээ гэсэн байдалтай яг байждаг. Тэгэл чамайг эсэмэнд байгааг харсан болохоор боллоо. Дөрөвнөөс хойш шээсээ барьчихлаа 0 хаана байдаг бэлээ. Гэт амар шээхгээ явдаг байгаа амар залгараа тэр сүлд нь ирвэн цайг харалтаа. Тэгсэн манай мантаа бүр шижиг юм бэ гэсэн царайхаар харцаа. Тэгсэн чи манай минжээ гимтэйг өвстэй сайн унтаж байгаа юу? Энд байх тухгүй байх та гэсэн чи манай мантаа би зүгрээ энэ хэцүү байгаа гэсэн минжээ те энэ хэцүү байх. Гэхдээ жаахан тэгсэрээ өвөө 3 нүдэд эрдэмтэн болон бус хүмүүс бүгд хичээж байгаа. Хэрвээ өөр зүйл хэрэгтэй бол надад хэлээрэй. Би дараа эрэхтэй аваад ирэх гэсэн чи манай мантаа те. Минжээ хатагтай гэсэн манай минжээ заа гэл. Манай мантаа надад хайртай хүн би. Миний минжээ бүр амар уурлал. Ойлголоо. Би гайхгүй байна. Гэсэн чи те манай мантаа бүр ингэ шоконд орчихсон. Тэгсэн минжээ те. Хурдны хэд мастержийн чи үлсэж байгаа байх. Сайн зэжлээрэй. Манай мантаа идэлтэй. Амттай байна. Баярлаа хатагтай минжээ. Тэгэл үзэгдэл манай ингээд те жамвал минжээ хоёр явцсан манай мантаа бүр ингээд шүүн юм бодоо сууж байгаагаар эхэлдэг явдаг байгаа. Тэгсэн чинь гаднаас нэг хүн орж ирэл. Би бол байцаалтын салааны өдөртөгч Гүм Жоосан. Чи хэдэн өдрийн өмнө уушин газар аллагын хэрэгээс цаатуулагдсан. Чи тэр хүмүүсийн чамайг аллахаар ирсэн алуурчд гэсэн байсан. Хэрвээ энэ үнэн бол зүгээр л суугаад тэднийг дайралтан дүртэн гэдэг боломжгүй зүйл. Би чиний хэлсэн зүйлсийг нотлох баримт олсон дараа үнэн зөвийг тодруулах болно. Үндэ би энд ажиллаар ирээгүй. Би өөр шалтгаанаар ирсэн юм. Юу гэхээр надад өөрийн гэсэн сэжиг байна. Тиймээс надад зөв үнний хэлбэл би баярлах болно. Умардын илт чи яг хэм гэсэн чи манай мантаатай амар юу гараал нэг юм хэлдэг гэхдээ тэр нь гарч ирдүү. Энэ бүр ингээд те амар шоконд ороод үлддэг манай ингээд те ахлах байцаагч маань. Үзэгдэл тэгснээр манай 7 баг тэнгэрийн нэг те жам муу хоочи руу шилждэг байгаа. Ер нь ингээд те. Тэгээ манай жам муу чи хоо ер нь бол энэ ингээд амар байрагдц барьцаалагдц бүр ингээд шалдан байж идэг бүр ингээд те. Чи химлээ. Энд юу болоод байгаа юм? Тэгж манай те нэг ассистент манай мантагийн баруун гар шүү энэ заяа. Ассистентийн алуурчдын нэгийг барьсан те. Энэ мөн үү гэсэн чи тэр бидний хөсөсөн гуй намайг одоо явуулчих гэсэн чинь те. Жамуужийнхаа умрдын илтийг өнөөхөр сүнсний алуурчин бүлгийн хөсөсөн үү гэж асуусан те. Манай бүр амар шээ. Тэ чи одоо юу балараад байгаа юм бэ? Би бол хөглөө холбооны жамуухаа бас 3 цаграхт илт бүлгэмий чи надад ийм зүйл хийгээд дараа нь зүгээр өнгөрнө гэж бодоо юу. Одоох намайг сул гэсэн чи те. Манай мантагийн баруун гарш энэ заа энэ амар кул төрөг юм бас. Мэдсэн юм. Хэрэгээ хүлээхгүй үнэндээ би ийм л зүйл өсөж байлаа. Би чамд нэг түүх хэлье. Олон жилийн өмнө нууц хадгалахын тулд би 8 сарын тамлалтыг твцсэн. Гэсэн ч би ганцаж удаа үнэ хэлээгүй. Жам муухай чамайг хэр удаан тэсгий чинь харъя гэл. Ер нь бол амар култэй энэ кул үлддэг байгаа. Ингэснээр ингээд бол 96 дугаар чаптерын дуусчих шүү. Дараа ч илүү сонирхолтой болж шуулаа.
Тэгэд ярилмаар байгаа маань гэж маань юм ч юм уу. Тэгээ ер нь яриулмаар байгаа зүйл кино задланч байсан бол нэг зүгээр хэлээрээ зүгээр бүгдийг яриа шүү. Тэгээ жоохон засгаар юм байвал зүгээр ичилгүй санаа зовлгүй шууд бичээд орчаарай. Тэгээд бас subscribe-д дараад үзвэл тэгээ дараа ч гэсэн тэгээ гоё идэвхтэй байдал маань улам нэмэгдэн шүү.